Тус сургалтыг шинжлэх ухааны технологийн их сургууль Монголын ноос залуурын холбоо зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ сургалтын дэлхийн загварын бизнесийн чиг хандлагад баримжаалсан Монгол дизайнерын бүтээлч сэтгэлгээгээр манай орны үнэт түүхийд болох ноолуурын үйлдвэрлэлийн явцад гардаг хаягдал утсыг ашиглан борлогдох загварлаг бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх онол практик хосолсон сургалт юм а. Урилгаараа Солонгос хятадын загварын хүрээлэнгийн хүндэт гишүүд оролцож байгаа юм. Манай Төрнөний сургуулиас болохоор одоо яг энийг бол хичээлийн төлөвлөгөөнд оруулаад зааж байгаа. Одоо хүүхдүүд гэр орондоо илүү гарсан үсгүй юм хувцас одоо хуучин хувцас байгаа илүү зүйлүүдээ англиар авчраад хичээлээ дээр тэрүүгээрээ ийм одоо гоё ангин бас ингээ мөнгө зах зээл гаргаж болох ийм гоё зүйлүүдийг хүүхдүүд хичээл дээр үйлдвэрлэж шууд хийж байгаа. Одоо манай уустаа одоо хэмжээний юм одоо хаягдал илүү одоо юм хүмүүсийн хэрэглэдэггүй юм зүйлүүд их гардаг. Тэгээ эдгээр зүйлүүдийг бол бид нэ одоо болохоор одоо аль болохоор яаж тийм ингээд бас ингээд хог хаягдлаа гарсангуудаа түүнийг ингээ үнэтэй бас юм чанартай зүйл ингээ гоё зүйл болгоод зах зээл дээр гаргаад тэрүүгээрээ бас яаж ингээ мөнгө одоо тийм бас эдийн засгаа сайжруулж болох вэ гэдэг тал руугаар одоо ийм ажиллаж байгаа. 2 өдөр үргэлжлэх энэ сургалтын үеэр өөрийн урлагш бүтээгдэхүүний загвар, зохион бүтээх зэрэг ажил дээр мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой. Мөн Монголын бүтээгдэхүүний загварыг сайжруулах олон улсын зах зээлд гаргах судалгааны төсөлтэй уялдан зохион байгуулагдаж байгаа. Үүнээс гадна амжилттай суралцсан оролцогчид төслийн багтаа хамтран ажиллаж бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон судалгаанд суурилсан зах зээлийн маркетингийн зөвлөгөө авах. Энэ оны 10 дугаар сард Солонгос улсад зохион байгуулагдах үзэсгэлэнт бүтээгдэхүүнээ танилцуулах боломжоор хангагдах юм а. Дэлхийн дизайны чиг хандлага хаягдлыг худалдах боломж. Тэгэхээр би бас гайхаад байгаа хаягдлыг худалдахчтай юу гэсэн үг юм чинь. Яхалаараа хаягдаа худалдаж болоод ийх юм болов гэж. Энд чинь тэгэхээр хаягдлгүй технологи гэсэн үг юм байна л дээ. Одоо орчин үеч одоо ер нь хаягдлыг гэж ерөөсөө гарч болохгүй. Тэр чиглэлрүүл байгаль орчин талаас, ногоон хөгжлийн талаас ер нь дэлхийд даяараа ийм чиглэрүүл яваад байгаа юм байна. Чимэглэл хувцсыг чимэглэнэ гэдэг юм бол бас одоо энэ зах зээлийн хувьд бол бас их өсөж явж байгаа нэг бизнес юм байна шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр хувцсыг чамин болгон тансаг болгоно гэдэг бол заавал чимгэлсэн, гарын ур орсон, оюун санаа орсон, сэтгэгдэл орсон юм бэжэж энэ бол одоо тэр үн өртгийг нэмж байгаа юм байна гэж. Тэр зорилгоор бол бид нар энэ сургалтыг зохион байгуулах. Энэхүү сургалтанд ноос ноолуурын салбарын 30 гаруй үйлдвэрийн дизайнерд оролцож байна. Сургалтын гол онцлог нь манай орны маш чухал ач холбогдол бүхий түүхийд болох ноос ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ингэхдээ хаягдал баг гаргах, гарсан хаягдлыг ашиглан гоёл чимэглэлийн зүйл үйлдвэрлэхэд дизайнеруудыг сургах юм мөн цаашлаад энэ төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжихэд оршино.